Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө монгол хэлний ээлжид хичээлд орцгоё. Бид монгол хэлний хичээлээр уншийн ярилцлагыг бичигдсэн бүлэг сэдвийг үзэж яваа. Өнөөдрийн хичээлийн сэдэв эвтээр ажиллах. Ямар эвтээр ажиллах гэж байгаа вэ гэхээр хичээлийн яалтаар гаргаж ирнэ. Эзэмших чадвар. Тав чанга ойлгож уншиж сурыг. Үгээ мэдэн тогтоож зөв бичиж сурыг. Дараах тооцоо тогтлыг ажиглаарай. Тооцоо тогтол монгол хэлтэй хэрхэн холбогддог билээ? Бид өмнөх хичээлүүдээр энэ даалгавруудыг хэлсэн учраас мэдж байгаа. Цагаан 35 үсгийн Израильтай холбоотой. Хүүхдүүдээ бидний өнөөдөр унших гэж байгаа эхийн сэдэв. Гурамгээс байх нэ. Одоо эхний үгдээ ярилцъя. Яхаангөө өшөөсгүүдийг тэмдэглэсэн. Тэгэхээр 22-22 гэдэг маань ижил хэсэг байна гэсэн. Ижил хэсэг хэсэг маань ямар хэсгийг илэрхийлдэг вэ? Урт хэсгийг гэтэл 1.11 гэж. Тэгэхээр энэ хоёр өөр хэсэг хэсэг байна. Хоёр өөр хэсэг хэсгээд ямар хэсэг хэсэг вэ? Хас хэсэг хэсэг. Одоо тэгвэл 22 хэсэг нь ямар хэсэг байх вэ? Гэсэн урт хэсэг байна. Тэгдэг хэсэг нь А хэсэг. 11 хэсэг хаасыг айсан хэсэг гэж байна. Одоо 14 хэсгийг олъё. 14 хэсэг нь эм эхийн сэдв буюу эхийн гарчиг томсгэр хийж бичигдэнэ. 25 дахь хэсэг хэдий гэж байна. Уншаарай. Нүхай. Одоо 2 дахь үгийн хэсэг хэсгүүдийг олъё. Хэсэг хэсэг нь хоёр хэсэг хэсэг байгаа учраас хоёр үгтэй үг гэж таарна. Хэсгүүдэн дандаа явна хэсэг гэж таарна. 10 дахь хэсэг нь И 33 дахь хэсгийг олох хамгийн амархан. Яагаад гэвэл 35 дахь хэсэг яа хэсэг байгаа. Яа хэсгээс 34-33-ээр хэсэг байна. 2 дахь хэсэг нь Б. 27 дахь хэсэг Ч. Д. Г. Ич. Дэг. Муухай бичдэг. Дараагийн үг ямар үг байх вэ? Муухай бичдэг юу байж болох вэ? Муухай бичдэг хэрэгсэл байх юм болов? Муухай бичдэг хүн байх юм болов? Та нар юу гэж бодож байна? 23 дахь хэсэг нь үсгээр хэлсэн. Дөрвөн хэсэгсэн. 2 дахь үед нь хэсэг болсон. Ямар үг байх вэ? Хэрэгжүүлсэн З. 4 дахь хэсэг нь Г. Үзэг. Муухай бичдэг үзэг. Үзэг өөрөө муухай бичдэг юм уу? Нэгэн бичүүлээд ядг юм болов. Одоо муухай бичдэг үзэг ихийг ярилцъя. Хоёр үг нэг болоо болд. Болд хоёр нэг ширээн байдаг. Хоёр үгтийг ажиглаарай. Болд хоёр юу хийж байна? Болд хичээлийг бичиж байна. Болд ямар нэг юм бодоод байна. Юу бодоод байгаа юм бол үзгээ хараад байна. Үзгэд л нэг шалтгаан байна да. Болд хичнээн хичээж болор шиг сайхан бичиж чадахгүй байна. Нэг удаа болд. Үзгээ өгөөч. Би ганцхан биччихээд өгье. Гэтэл болор өөрийнхөө үзгээр бичихгүй яагаад вэ? Болд түүний сайхан бичгийг харж санаа алдснаа. Миний үзэг даанч муухай бичээд байх юм да. Гэж юм. Яагаад муухай бичээд байгаа юм бэ? Үзгэнд байна уу? Болдод шалтгаан юм байна уу? Та нар хүүхдүүдээ юу гэж бодож байна? Зургачгийн насгал дээр ярилцъя. Болд яагаад болроо үзгийг нь гуйсан бэ? Болд болрын үзгээр түн шиг сайхан бичиж чадах болов уу? Болд яагаад болроос үзгийг нь гуйсан бэ? Тэгвэл
асуултыг бүртгэлтэй зөв сайхан бичээрэй. Өөрсдөө хариултаа бичээрэй. Багш нь хариултыг ингэж бичсэн. Бод, уйсан. Хинээс бодроос үзгийг нь бодроос үзгийг нь хинээс бодроос үзгийг нь уйсан. Бод бодроос үзгийг нь яагаад уйсан бэ? Одоо яагаад гэсэн шалтгааныг бичиж. Бодрын үзгээр бичээд үзвэл сайхан бичиж чадна гэж бодоод. Яагаад гэсэн энэ асуултанд гол нь хариулж бичих ёстой. Бодрын үзгээр бичээд үзвэл сайхан бичиж чадна гэж бодоод бодроос үзгийг нь уйсан. Дараагийн асуултанд хариулъя. Бодрын үзгээр түн шиг сайхан бичиж чадах болов уу? Хэрвээ чи чадна гэж бодож байгаа бол зөвлөө учрыг нь тайлбарлан бичнэ. Хэрвээ чи чадахгүй гэж бодож байгаа бол зөвлөө учрыг нь тайлбарлан бичнэ. Багш нь өөрийнхөө тайлбарыг бичиж. Би чадна гэж бодож байна. Бүтэн өгүүлбэрээр хариулж бичих учиртай. Учир нь үзэгний гаралт муу байвал бичих сайхан болж чадахгүй. Би чадахгүй гэж бодож байна. Учир нь бол үсэг бүрийг дэгийн дагуу багшийнхаа заснаар бичиж сураагүй. Хүүхдүүдээ та нарын дотор болт шиг боддог хүүхэд байна уу? Үзэг минь муухай гараад байна. Үзэгнээсээ шалтгаалаад би муухай бичээгүй. Би өөрөөсөө шалтгаалаад муухай бичээд байна гэж бодож байгаа хүүхэд байна уу? Аль алинд нь шалтгаан бий. Үзэгний гаралт муу байвал бас бичих сайхан болохгүй гэж болно. Тэгэхээр үзгээ зөв сонгож сураарай. Мөн сайхан гардаг үзэг байлаа гэж бодъё. Үзгээ зөв сонгосон байлаа гэж бодъё. Тэгвэл үсэг бүрийн дэгийн дагуу багшийнхаа заснаар бичиж чадахгүй бичих сайхан болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдээ нэгдүгээр үзгээ зөв сонгож сураарай. Хоёрдугаар үсэг бүрийн дэгийн дагуу багшийнхаа заснаар бичиж сураарай. Тэгвэл чиний бичиг сайхан болж чаднаа. Сурах өчтөр байгаа онцгой тай. Сангаг ангаг замтай цагаан газар явдлаа тэргээрээ онцгой таахын тулд сурах өчт маань амтдын зургийг өгсөн. Амтдын нэрийн эхний үсгийг ашиглан онцгой тай. Нэг гэхэд үсгээр хэлсэн. Зараа гэхэд зэсгээр, эрээхээ гэхэд дэсгээр, хахаа гэхэд гээсгээр хэлсэн. Үгээр уншаарай. Үзэг. Сангаг ангаг замтай цагаан газар явдлаа гэдэг нь юу хэлдэг байна вэ? Үзгийг хэлдэг байна. Үзэг маань цагаан цаасан дээр бичигддэг шүү дээ. Дараагийн дасгалыг нь ажиллая. Их ба онцгоос хос ишгтэй үгийг олж бичээрэй. Хос ишгийн талаар үй гэсэн 5 хос ишиг байдаг. Одоо бүгдээрээ их дотроос онцгой хос ишгтэй үгээ ялган бичиж. Ялган бичих юм бол эхнээс нь нэгээр нь үг бүрийг унших ёстой. Муухай бичдэг үзэг. Хүүхдүүдээ муухай бичдэг үзэг гэдэг гарч ирдэг. Хос ишгтэй үгээ хандаагаараа даваад зураарай. Сүүлд нь ялгаж бичихийг амар болно. Болор 2 1 ширээнд суудаг. Болт хичнээн хичээж болор шиг сайхан. Сайхан гэдэг үг нь хос ишгтэй байгаа учраас дагуун зураарай. Бичиж чадахгүй гэдэг үг хос ишгтэй байгаа учраас дагуун зураарай. Байв гэдэг үг хос ишгтэй байна. Нэг удаа болт үзгээ өгөөч ганцхан биччихээд өгье. Гэтэл болор өөрийнхөө үзгээр бичихгүй
яагаа вэ? Бичихгүй гэдэг үг маань асуушигтай үг байна. Тэгээд бол түүний сайхан гэдэг үг дахиад давхардаж орж ирж байна. Бичгийг харж санаа алдснаа миний эцэг даанч муухай гэдэг үг маань асуушигтай үг байна. Бичээд байх юмдаа байх гэдэг үг асуушигтай үг гэж тийм. Та бүгд асуушигтай үгээр байгуулсан гэсэн ба эхийг бодчанга уншаарай. Муухай бичдэг үзэг. Болор бод хоёр нэг ширээнд суудаг. Бод хичнээн хичээж болор шиг сайхан бичиж чадахгүй бай. Нэг удаа болд үзгээ өгөөч. Би ганцхан биччихээд өгье гэдэг болор өөрийнхөө үзгээ бичихгүй яагаа вэ? Гэв. Болд түүний сайхан бичгийг харж санаа алдснаа. Миний үзэг даанч муухай бичээд байх юм да гэж байна. Одоо тэтэртэй зэрхэн сайхан бичигтэй асуушигтай үгээр мөрийнхэн бичээрэй. Ард нь цоо 2 цэг бичээрэй. Одоо асуушигтай үгнүүдээ ялган бичээрэй. Муухай, сайхан, чадахгүй, бай, бичихгүй, муухай, байх. Тэрийн даалгавартаа онцгой дотор байгаа асуушигтай үгийг мөн ялган бичих шүүхтэй. Сэрхүүчт байгаа бичиж сэрх үгнээр ярилцгаая. Биччихээ алдснаа гэдэг хоёр үг муухай бичдэг үзэг ихэд бичигдсэн үг. Энэ хоёр үгнээр үзэг бичиж ярилцгаая. Бич гэдэг үгнээс биччихээ гэдэг үг. Ажиглаарай. Бич гэдэг үг маань чэ гэсэн заримдаг хэрэглэгчээр төгссөн үг байна. Дараагийн үгсүүд нь бичих, биччих. Чэ заримдаг хэрэглэгч, хэ заримдаг хэрэглэгч. Нэгдүгээр 3 заримдаг хэрэглэгч болсон байна. Нэгдүгээр заримдаг нь чэ хэрэглэгч. Хоёрдугаар заримдаг нь дахиад чэ хэрэглэгч. Энэ хоёр дахь заримдаг хэрэглэгч болох чэ. Аль сонсогдсон талтай шиг амхээр ардаа сонсогдсон ардаа биш байсан. Одоо дараагийнх дээр нь болохоор чэ заримдаг хэрэглэгч нь нэгдүгээр заримдаг, хэ заримдаг хэрэглэгч нь хоёрдугаар заримдаг хэрэглэгч болно. Хоёрдугаар заримдаг хэрэглэгч болохын сонсогдсон талтай шиг амхээр өмнөө биш байсан. Тэгэхээр ийм шиг маань энэ заримдаг хэрэглэгчийг чигшүүлж, энэ ардаа байгаа хэ заримдаг хэрэглэгчийг чигшүүлж байна. Одоо биччихээ гэдэг үг үзлээ. Гэсэн талбарыг залгахаар хэрвээ энд байгаа и гэсэн хэвшгийг бичихгүй бол хараарай. Донд байгаа чи заримдгийг үлгэж хэвшиггүй харагдаж байгаа. Тэгээд зэрэг энэ бичиглэл дөрөв байх нь. Тэрийг заавал бичих ёстой байх нь шүү. Ататай бичгийн адилхтаа. Алдснаа гэдэг үгэн дээр ярилцъя. Алд гэдэг үгнээс үүснэ. Алд гэдэг үгийг хараарай. Ил гээгүүлэгч нь эвшигт гээгүүлэгч. Дэг гээгүүлэгч нь заримдаг гээгүүлэгч. Эвшиг гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч эвшиггүй орноос нь дүрэн байдаг. Одоо алдсан гэдэг үг үзлээ. Одоо ингээ харахаар сан гэдэг залхуур маань эс гэсэн заримдаг гээгүүлэгч хэлбэртэй. Нэгдүгээр заримдаг гээгүүлэгч нь д, хоёрдугаар заримдаг гээгүүлэгч нь эс. Энэ хоёрдугаар заримдаг гээгүүлэгч нь сонсогдсон талтай биш гэмтэй ардаа биш гэсэн байна. Алдсан гэдэг үгнээс аг залгаар алдснаа. Хэрвээ энэ байгаа аг зэрэг бичвэл хараарай үстэй. Энэ дараагийн орсон хоёр заримдаг гээгүүлэгчийн хоёрдугаар заримдаг гээгүүлэгч нь ишиггүй болсон байгаа. Тэгэхээр энэ ишгийг заавал бичих ёстой байх нь шүү. Өгдөө бичихийн тулд өвшиг гээгүүлэгч заримдаг гээгүүлэгчээ маш сайн мэддэг байх ёстой. Өгд бичихтэй нэг дор хэдэн заримдаг гээгүүлэгч авч байна. Өвшиг авдаг гээгүүлэгчдөө өвшиг авдаггүй гээгүүлэгчдөө дандаа бодож байгаарай. Одоо энэ хоёр бичиглэлтэй адилхан бичигдэл нэг үгэн дээр ярилцъя. Нөхөр
Нөхөр гэдэг маань найз нөхдөд хэлж байгаа. Нөхөд гэхээр олон найзуудыг хэлж байгаа. Нөхөр гэсэн үгний эргээвэрлэгчийн шилдэг учраас нойж байгаа. Шилдээгүүлэгчийн заавал шиг авдаг. Нөхөд гэхээр хоёулаа заримдаг гэвэлэгч байна. Хоёр дахь заримдаг гэвэлэгчийн сонсогдсон талдаа заавал шиг байна. Тэгэхээр өмнө нь сонсогдож байгаа шиг өмнө нь бичдэг. Нөхдөд гэвэл яасан энд байгаа гişг нь агшаага шилжиж байна. Ардан сонсогдож байгаа учраас. Тэгэхээр Хээдээ хоёрын хийн нэгдүгээр заримдаг гэвэлэгч дээн хоёрдугаар. Хоёрдугаар заримдаг гэвэлэгч болохтэй ардан сонсогдсон гişг нь. Энд нэгдүгээр заримдаг гэвэлэгчэндээ энд нэгдүгээр хоёрдугаар заримдаг гэвэлэгчэндээ энэ заримдаг гэвэлэгчийн гişг нь өмнөө сонсогдож байгаа зүйл байна. Тэгэхээр энэ өөр шиг өмнөх заримдаг гэвэлэгчийг чигшиж гарынхаа заримдаг гэвэлэгчийг чигшиж байна. Одоо өөр гişгийг батгшиг шууд батгаж байна. Хэрвээ энд байгаа өөр гişгийг бичгүй бодвол хараарай. Энд дандан байгаа дэ заримдаг гişггүй харагдаж байгаа. Тэгэхээр энэ алдаатай бичигдэл болж байна. Өвдөдөө бичиж сураарай. Гэрийн даалгавар ихээ тод чанга ойлгож уншаарай. Хос ашигтай үгийг ялган бичээрэй. Заримдаг гэвэлэгчийн дараа заримдаг гэвэлэгчтэй үгийг ялган тогтоогоорой. Хоёр дахь заримдаг гэвэлэгчийн заавал сонсогдсон талаар шиг авдаг гэдгийг сайн мэддэг болоорой. Баяртай өвдөдөө